Асуулт асууя. За тавчхан шууд асууя. Өвөл айсуу, утаа айсуу. Агаарын бохирдлын үйл хэдийн хэрэгжээгээр буурах вэ? Их хурлын тогтоолын 48 дугаар тогтоол, 57 дугаар тогтоолын арга хэмжээгээр засгийн газарт 17 чиглэл өгөхийг өгсөн. Бямцог цайдаас бол энэ дээр бас ногоон зээлийн хүүгийн татаасыг нэмэгдүүлэх боломжтой гэсэн хариу бичгээр авсан. Гэтэл байгаль орчны яамнаас болохоор эх жил 2 тэрбум төгрөгийн л ногоон зээлийн хүүгийн татаас олгоно гэж. Тэр цааш агаарын бохирдлыг бууруулахдаа ямар ажил төлөвлөж байгаа гэдгийг бичгээр авъя. Тэгээд мандахай гишүүндээ цаг үлдээх. За ерөнхий сайд нэгдүгээр энэ дэр. За манай усан жамц гишүүн маш зөв тодорхойлсон эртээд хариулсан асуулт нь юу гэхээр хэмжиж чадвал хэн чадвал хэрэгжүүлж чадна. Тийм учраас агаарын чанарыг хэмжих ёстой. Энэ хүрээнд манай байгаль орчны яам сая Сингапур, Швейцарт карбон кредит хийх ийм эрх зүйн зэг шийдвэрийг гаргаад одоо бид борлуулахаар энэ хоёр улстай ажиллаж байна. Ингэхийн бол бид 66 мянган яндан карбон кредит хийх болцоотой энэ чиглэлээр манай халдвар дах газрууд ажиллаж байгаа. Карбон кредит бол манай орон сууцчлалтын банкын нэг чиглэл нэг яндан буулгах тэрнийг нарны